Баяр хүргэе. Замдаа сайн явж ирцгээв. Ол цомгоор дүүр явж ирсэн Белконто дууны дугуулгийнхаа сурагчдаа бүгдээрэнд нь баяр хүргэе. За, ахын та нараас одоо нэг асуулт асуусаа юу? Хүрэл медаль хэд вэ? Хүрэл медаль авсан уу? Яа, тэндэг. Мөнгө медаль? Мөнгө. Яа, алт байна уу? Яа, баяр хүргэе. За тэгээд энэ цаг мөчид Дархны Белконто дууны дуулангийн сурагчид маань за Хөх хотод болсон олон улсын хүүхдийн урлагийн их наадамд амжилтаа яваад ирлээ. Тэгээд тэмцээн урлагийнхаа талаар та дарханчуудаа мэдээлэл хүргэнэ гэж хүсэж байна. Бид нарийн Хятад ард улсын Хөх хотод зохиогдсон одоо 3 орны соёлын солилцооны нийгэмдгийн хүрээнд одоо торгоны зам олон улсын хүүхдийн залуучуудын урлагийн их наадам уралдаанд наадамд одоо бид бүхэн маш их амжилттай оролцоод ирлээ. Энэхүү уралдаанд маань 3 орны нийт 500 гаруй бараг 600 шахан хүүхдүүд оролцлоо. 7 төрлөөр оролцлоо. Тэгээд манай Белконтогийн хүүхдүүд бид бүхэн бол госол дууны төрөл, госол бүжгийн төрөл, мөн найрал дууны төрлөөр оролцоод найрал дуугаараа тэргүүн байр авцгаад алтан медаль эзэллоо. Госол дууны төрөл 6 хүүхэд оролцож 4 алт, 1 мөнгө, 1 хүрэл авсан. Мөн манай бас Белконто дууны дугуулгын сурагч бие бишийн Ганди маань госол бүжгийн төрөлд оролцож бас хүрэл медаль эзэн болсон байгаа. За баяр хүргэе. Тэгээд ерөнхийдөө багаараа медаль хүртсэн бүх хамтлагуудын багш нар мөн шилдэг багш нараар шалгарсан байгаа. Ингээд шилдэг багш нарын бас нэг нь улсандаа бас их баяртай байна. Тэгээд манай Дархан уул аймгаас нийт 3 хамтлаг явсан. Нэг нь Шарын голын очис хамтлаг явж мөн госол бүжгийн төрөл, хамтлаг бүжгийн төрлөөр хоёунд нь мөнгө медаль эзэлт болцоосон. Шинэ алхам сургуулийн шинэ алхам хамтлаг маань мөн госол бүжиг хамтлаг бүжгийн төрлөөр алтан медаль эзэлт болцоосон. Ийм амжилтаар манай Дархны нийт баг бүрэлдэхүүн бүгдээрээ богц дүүрэн төрлөх нутагтаа хүрэлц ирлээ. Ингээд энэ амжилт бол бид бүхний хамтын амжилт. Бид бүх хамт бүхэн Белконтогийнхан баярлалаа. Бидний энэхүү тэмцээнд оролцоход маш их ардлын албаны гол үүрэг гүйцэтгэсэн бүх тусал дэмжсэн бүх эцэг эхчүүд залуучийн театрынхаа өдөрлөг хамт олонд бүгдээрэнд нь бид бүхэн халуун талархлаа илэрхийлж байна. Манай Белконто дууны дугуулгын хамгийн бяцхан, хамгийн олон чанартай хос алтан медаль авчирсан Баян мөнхтэйгөө та бүгдээ уулзаж байна. За Баян мөнх тэмцээн уралдааныхаа талаар сэтгэлээ хуваалцаач. Яг гараал. За Амар айгаал гарсан чинь амар баг хүн тэгэл дуулаал нэг хэсэг дээр үгээ мартаж сонин хил оролцолтоод тэгээ дараагийнхаас шууд дуулаад тэгэл хүрлийн нилээл мөнгөний нилээл за медаль аваагүй байна да гэж хоошоо харж ирсэн чил Белконто дугуулгын сурагч бие бишийн Баян мөнх алтан медалаар шагнаглаа гээл үүгээл алтан медаль аваал. Тэгэл тэнд очиод алтан медаль хараад үйжсэн чинь багш үрж ирээл хүүтэнд найрал дуун дээр ч алт авсан байна гэж бас ч гүйж очиж аваал. Бас амар олон алт аваал. Баяр хүргэе. За зөндөө олон орны олон хүүхдүүд өрсөлдөө. Баярлаа. Торгоны зам 2 дахь удаагийн олон улсын наадамд эцэгчүүдэд төлөвлөд багштайгаа ингээд 15 хүүхдийн бүрэлдэхүүнтэй багаа аваад яваад ирлээ. За тэмцээнд маш амжилттайгаар оролцсон хүүхд толгон маань тодорхой амжилт үзүүлээд ирсэн. За арын албан тэгээд өөрийн чадах шинээр оролцлоо доо. Тийм. Сайн мэцэнэ. За тэгээд ер нь сүүлийн үед нэг их тэмцээнд орхондоо багасчаад энэ бол энэ жилийн хамгийн том
тэмцээн 25 оны байлаа. анхны тэмцээн. Хамгийн том тэмцээн. Том тэмцээн. Гослолт оны төрлөөр алтан медаль авсан. Тэгээд найралт оны төрлөөр бас ингээд алтан медаль авсан. За хос алтан медаль аваа. Тий. За их чинь мөн адилхан уу? Тий. Ямар дугаар оров? Шилийн баг дугаараа. Яа, алдар шилийн богдоор ороод манай Эрдэнэ жаргал маань. Их чинь ямар дугаар ирсэн? Дуучин Баттулмын Боред басхнаа гэдэг Боред дуудуулаад алхавсан. За нэг гэр бүлийн эгчтэй хоёр маань дархны авиаслог хоёр сурагч маань энэ удаагийн наадамд бас амжилттай оролцоод ирсэн байна. Та нартай баяр хүргье. Баярлалаа.